Сайн байцгаана уу залуучуудаа. 100 градус клубын өрөө ихэд бэлэн болсон байна. Бүгд хамтдаа 100 градусаа ихтүүлцгээе. Яахэ. Замдиш та бүхэн энэ газарт ирсэн үнэхээр. Залуучууд юу. Маш баяртай. Тэгээ бүгд хамтдаа өнөө өрөө жоохон тэ стрим хийж байгаа учраас бас өнөөдөр жоохон цөөхүүлээ байна. Тийм учраас аль болох бүгдээ урагшаа шахаад өгөрөө гэж хүсэж байна. Тэгээ аль болох найзтай байхын тулд тэ урагшаа шахаад хамтдаа суугаад байвал арай хөгжихгүй шүү дээ. За окей. Би ерөөсөө энэ гэрэлний цаанаас та нар ерөөсөө олж харахгүй байна. За окей. Аха. Хэрвээ та бүхэн 100 градус одоо залуучуудын клуб нэмэх хүсвэл манай үе таалга тэ үргэлж нээлттэй байгаа гэдэг та бүхэнд хэлмээрэн та бүхэн бидний дуу, бидний жүжиг энэ бүхэл зүйлсүүд дээр оролцох боломжтой байгаа. Бид нар Эрдэнэт дарах ингээ хаасайгүй яг энэ 100 градус клубыг бид нар үйл ажиллагаагаа явуулдаг. 7 хоног болгон явуулдаг. Энэ 7 хоногоос эхлээд бид нар Opmic-с концерт руу шилжиж байгаа. Тийм учраас та бүхэн эх 7 хоног ч гэсэн найзуудаа дагуулад хурж ирээсэй гэж хүсэж байна. Тэгээ бидний Facebook хаяг бидний энэ бүх зүйлстэй холбоотой байгаасаа гэж хүсэж байна. За тэгээ бүгд хамтдаа энэ өрөө концертыг эхлүүлэх үү? За цөөхөн үг ч гэсэн тий бас зүм байна. За өнөөдрийн дуунууд гэхдээ ерөнхийдөө бол манайхаа аль болох ингээ хүмүүсийн дотгошоо ч юм уу те ингээд өөрлөө нэг тийм хандсан дуунууд эдгээр чинь ер нь бол жанрыг одоо энэ зохиолын дуу сонсдог хүмүүс байна уу манайх энд? Бүй ой. За гоё юм уу? За pop дуу сонсдог байна уу? Pop шүү дээ тийм ээ. За окей. За rock. Rock хэтэрхий нэг тийм одоо гинэн сэрэд харагдаад байна. Зарим уусаа. За одоо өөр би нэг хэлээгүй урсгал үлдээчлээ дээ юу хэлээ? Хипхоп дуртай хүн байгаа юм. За манайхаа сор ихтэй өнөөдөр хипхоп дуу бүртгэдэггүй байна. Өнөөдөр яг арай өөр жанруудын дуу явна. Гэхдээ өнөөдөр та бүхэн таалагдана гэдэгт итгэлтэй байна. За тэгээ бүгд хамтдаа эхний дуу юу Темкахыгаа үсцгаая. Тэгээ дууныхаа талаар мэдээч өөр тайлбарлаж ярих болно. За мөн ард үлчиж байгаа хүмүүс маань микийг тааруулаад өгөөсэй гэж хүсэж байна. За микийг тааруулаад өгж байгаа хооронд энэ газарт анхудаа ирсэн хүмүүс байна уу? Анхудаа ирсэн хүмүүс. За окей. Болж байна. Яг энд сайн нөө дуулах гэж ирж байгаа бүртгүүлэх хийсэн хүн байна уу эсвэл бүр? Окей. За тэгвэл заавал дуусны дараа үлдээрэй гэж хүсэж байна. Яг л 7 хоног бид нар бас нэг ингэж Facebook хаягаар ч гэсэн маш олон хүмүүс бүртгүүлж байгаа учраас 7 хоног руу шууд таныг нэмээд оролцоож бас болох юм аа. Тэгээ өнөөдрийн хуваар маань ингээ гарсан учраас хүлцэл өчье. За. Микасаарай. Нэг. Николь. За сайн байна. За сайн байна. Хай lose control гэдэг үг сонссноо юу нойр хит болсон. Тэр дууны үгийг өөрчилсөн байгаа. Та тэгээд өрөөнө анхаарлаа хандуулаарай гэж хүсэж байна. За баярлалаа. Замаха дэмжиж өгье. Lose control. Гэхдээ зам тусаагүй Олон хүнийхээс хацтай тулхаарч ойлгох шаардлагагүй гэж дотроо би зүтгэсээр ирсэн хэвзрээ хэрүү даа явахыг хэж мэдэхгүй хэрнээ бүгдээр хийсээр Бибинэ хэмлэх хүмүүс өөрөөсдийн хөдлөөсөө бонч бибинэ түлхэн don't you know you lose control you lej байгааг мэдгүй бардан зарагтайгаар алхан дошогоо сан I lose control Зүхэн харагдах зүйл биш Араагүй мөртлөө итгэхэд хийж ухаан Эхний зөвлгөө
Эхний чиглүүлэг урсах амьд хөтүүлэн явна бэ. Хүслэр явхан наалтахад хүрдэг. Бүхний үр давар мөр доор чаван досод охуйд би чиж гараа болох уу гарч ирнэ. Алта мөхих мэдгүй гэдгийг олгосон миний шах нөхөгдөх болгон өөрийгөө үндэсгүй үнцэнээр түрэн амьд чамслаж байгаад баярлаа. I lose control. You lej байгааг мэдгүй. Бардам зарагтайгаар алхан дошоо усаар I lose control. Зөвхөн харагдах зүйл биш шүү. Хараагүй мөртлөө итгэх чухал. You lose control. You touch my back with the scream. Bardam zarag tagarat khandoshosa. I lose control. Зөвхөн харагдах зүйл биш. Хараагүй мөртлөө итгэх чухал. Хараагүй мөртлөө итгэх чухал. За бүгд баярлалаа. Баярлалаа. За окей, тим гахцаа баярлалаа. Мах ийм дуу сонссны дараа ийм зөөлөх нь үү? Дахиад баярлалаа. За окей. Энд ер нь бол миний харсаар маш их олон залуучууд байна. Ерөнхийдөө бол тэрхүү залуучууд байна. Тэгээ дараагийн дуу маань эхлээс 100 градусын клубийнхаа талаар та бүхэнд хэлцэн одоо ингэ танилцуулах гэсэн. Ялангуяа анх удаа ирсэн бол мэдээч арай өөр бид нар өмнөх 7 хоногоос Opmic явуулсан бол энэ концерт рүү шилжиж байгаа. Бид нар ямар утга учиртай клуб юм бэ гэхээр бид нар өөрсдийн ихтгэл үнэмшил мөн авьяас чадвар тийм хөгжил сонирхлоороо нэгдсэн залуучуудын клуб гэж хэлж болно. Тэгээд бидний үйл ажиллагаа үргэлжлүүлээд аль болох тэ олон залуучууд руу хүрэхийг хүсэж байгаа, мессеж түгэхийг хүсэж байгаа бид нар тодорхой зорилго бас чиглэл байгаа гэж хэлж болно. За тэгээд дараагийн дуу маань бидний маш сайн мэдэх дууны cover байх болно. Тэгээд хулан бол амигаа өрцгай. Тэгээд энэ дууг ярихаас өмнө ингээд бодъё та бид нар ингээд залуучуудын хувьд ингээд мөнхийн ингээл төгс байна гэж байхгүй шүү дээ. Бид нар алдаа гаргана, бид нар ямар нэгэн байдлаар шанална, дээ зовно, янз бүрийн бүх амьдралд одоо ингээд тулгарна гэсэн. Бид нар залуу байлаа гэдэг асуудал дээрээс тойрно гэсэн үг биш байгаа. Гэхдээ энэ болгон дээр тийм үү зөвхөн зовнох биш. Зөвхөн ингээд уруу царайлах биш. Биднээс илүү давсан зүйл, бидэрт санаа тавьдаг зүйл гэж бас байдаг үнсхийг бас харуулахыг хичээсэн байгаа. За тэгээ бүгд хамтдаа хулгай өрцгаяа. Нэг хоёр. За бүгдэнд нь орой минь Passenger Let Her Go гэдэг дууны cover-ыг хүргэж байна. За гитар маань жоохон анх удаа явж үзэж байгаа болохоор алдаж магадгүй байгаа шүү. За аяавь. Амьдрах үед би ганцаард гомдлоор дүүрсэн гарцгүй басан мэд тэрл мөчүүдээ зөвхөн надад зориулсан газар ханигтэй ганцхан намайг хүлээгээд байж байгаа гэсэн ч надад алхах зориг үгүй Хүчиг надад өгөөч
байсан газар ханагтай ганцхан намайг хүлээгээд байж байгаа гэсэн ч надад алхах зориг үгүй надад дахин найдар байгаа тэр нэгэн хүн ойлгуулж өгсөн ямар ч хариу нэхэлгүй Өргөшалхах боломжийг өгсөн би үргэлж чамтай хамт байна өнгөрсөн хэрэггүй дэлхийн намайг үзэн ядсан ч зүгээр буруу гараж ирсэн ч байсан ч зүгээр Очрон чихэн нэрээдүү би яасан Ахнаад намайг тавсан ч зүгээр Зөвхөн сонголтыг чамд дуулдасэ Хэн чи өнөөдөр юу сонгох вэ Чи сонгох вэ За баярлалаа. За дараагийн дууг маань болохоор альтернатив рок сонсдог хүмүүс ер нь баг бүгд мэдэх бах. Bring Me to Life гэдэг дууны cover-ыг хүргэж байгаа. Энэ дуун дээр болохоор ер нь одоо зовсон зүрх сэтгэлээ одоо зүрх сэтгэлийнхаа хоосрлоор үүнээсээ гарч чадахгүй байгаа хүний талаар байгаа. Гэхдээ энэ удаагийн cover дээр нь гарсан сүлдний олгодож байгааг нөгөөлөх юм аа. Нэг за бүгдэнд нь оройн ард нь мөн уг нь гарах болохоор та бүгд бас үг нь хараад байгаад болов шүү. Баярлалаа. Yeah, okay. Тэгээд өнөөдөр ерөнхийдөө бол хэмнэлэн донд бас нэг жоохон ингэж өглөө. За дараагийн дуу маань залуучууд бас муу адил таалагдах бах мэдээж cover дуу байгаа. Тэгээд темпийнхаа өргөжлөнд урж гинэ. За Human Dragon Ball Man Human гэдэг
үгийг өөрчилж. За энэ дуу болохоор би өөрөө үгийг өөрчилсөн байгаа. Тавхан хаан сэтнэ. I'm only human. I'm only human. Би зүгээр хүн харин тэр бурхан өөрийнхөө биш харин түүний хүчээр би бүхэн хат намайг өргөн. Энэ бүхний эцэс би зүгээр л хүн Таны өгсөн хүчээр би өрөг шасаар байна. Oh, асаар байна. Yo. Явж чадахгүй гондож байхад тамир минь тасарч мөлхөнд өвчэн сэтгэл дотор минь шуурч харийг хасаа. Энэ бүхний эцэс би зүгээр л хүн Таны хайрын хүчээр би бас зогсон ураг шансаар байна. Oh, явсаар байна. Хуйсал зүрхэн тулж ирэхэд айцуутэр дүүрхэд шавхын дунд байсан намайг татантан гил гаран дивэрсэн энэ бүхний эцэс би зүгээр л хүн Таны хүчээр би бас зогсон ураг явсаар байна. Асаар байна. Танаас би гойсон тимэг уучлахыг тэгээд эдгэрсэн чөлөөлөгцөн. Оо Есүсийн цусаар бүхний эцэс би зүгээр л хүн гэж таны төлөөсөн биднэрээ Urşak kuyser ben Kuyserlik Türk'ün tulçiken Etsuter durken Şavgendun besin namaktan Gil kalın bitpikse Emukni tespit uenet kum Üsteni kuchen bir basın doksan Urşak ben Yazar ben Ata karakter bir tuvalet kum Müşterinin gösterdiği ora O ister ben Çünkü senin kalbini gitsen Taş bu dit hasat kuy ben Энэ бүхний эцэс би зүгээр л хүн Таны өгсөн эдгээр би ураг шаасан байна. Ураг шаасан байна. Атагараа би зүгээр л хүн Таны өгсөн эдгээр би баранда завл хүрнэ. Баранда завл хүрнэ. Яа баярлаа. Окей. За үргэлжлүүлээд хэд хэдэг зоонод үргэлжлүүлээ хүлээж байна. Тэгээд та бүхнээс одоо саяны дууны тухай жишээ нь асууя л да. Бид нар одоо ингээд сая залуучуудын тухай ярьлаа шүү дээ. Бид нар ингээд бодож үзсэн. Одоо чинь та бүхэн ингээд cover дууны өгнүүдийн сонсож байгаа мэдээж ямар нэг мессеж бас илэрхийлж байгаа. Зарим залуучуудын шууд утгаараа тийм үү өөрсдийн итгэл үнэмшлийн үгсүүд бас гарч байгаа. Мэдээж энийг гэрчлээч гэж болох юм. Босод хүмүүс үүнийг ч бас хүргэхийг хүсэж байгаа. Тэгвэл бид нар ингээд бодоод үзье л да. Маш ингээд залуу хүний хувьд тийм ингээд яг ингээд дүгнээд ч юм ингээд шөмжлээд ч юм. Бүхэл хүн төрлөختний түүхийн хувьд аваад үзэх юм бол хүнээс илүү агуу зүйл үргэлж байсаар байсан байна. Үргэлж хүн төрлөخت ямар нэгэн зүйлийг шүтгэхийг тийм үү, ямар нэгэн зүйлийг дээдлэхийг хүсч ирж хайж исэн. Яагаад гэвэл хүний хариулж чадахгүй тэр асуултууд үргэлж байдаг учраас. Тэгээ бүгдээрээ бодъё л доо. Саяны одоо чинь дуун дээр гарч би зүгээр л хүн. Бид нар алдаа гарахгүй гэж ерөөсөө байхгүй тийм үү. Гэхдээ хүн яагаад заавал тийм үү бүх асуудлуудын төгсгөлд эсвэл бүх карьерийн бүх оргилд тийм үү бүх эсвэл биен дээр толгорж байгаа өвчин зовлонгийн хамгийн хүнд үед эсвэл хүмүүс нас дэшээ явж өгснийхээ дараа энэ зүйлийн тухай боддог юм бол
өөрөөсөө илүү агуу эсвэл том зүйлийн талаар. Яг л хүн болгон тийм үү дотор нь тодорхой нэг гмийн мэдрэмж хариулж чадахгүй тэр асуултууд байгаа учраас үүнийхээ асуултын хариултыг энэ амьдралынхаа туршиж тийм үү хайгаад олоогүй учраас ч юм. Тэгвэл энэ талаар нь та бүхэн бодж үзчихсэн байна ер нь. Би бол багадаа ингээд тэнгэр рүү хараад бодож ирсэн баг. Энэ тэнгэр яагаад ийм өндөр байгаа л? Би яагаад энд байгаа юм ч юм янз бүрийн асуудлаар гэсэн. За тэгээ дараагийнх нь үргэлжлүүлээд Cerebral Pre гэдэг нэртэй дуу. Бүгд хамтдаа улангаа урьдцгаая. За дахиад ярина. Та бүхэн Sync гэдэг Hongkong киног мэддэг бол тэр яг төгсгөлд нь ингээд нөгөө зараа амар гитартай гарч ирэн дуулдаг шүү дээ. Тэр дууга cover хийгээд төрөж байгаа. Мөн өгөнд нь нэлийн өөрчлөлт орсон байгаа. За тэгээд дуугаа хүлэе авъя. Шахсан зүрхээ дагалуу орох мэт буруу гэдгийг мэдсэж алгаан энэ зам руу хасар хэн гарцыг хэн зөвхөрцөхрөө Onun замын галруудаас чот хүтгээ тэмцэлтэй багцыг тартун биш чоны замаар би хавсан эргэжсэн бүхнийг даван гарахаар түнтэй хатсан би мөхөнтэй то хатаа жамаг үргэлж чадах ингээд This is my single night It's not a photo to the heaven On the sun, speed jump down Say right now, right now, right now Or say to me hello Don't be yours this time The heart of the stand 지금 노리고 Cause you set it all free, all free, all free You set it all free Байсан босны хүлэрэн дэрдэг мөрийг исэн бодлоо хаяатах Гэртээ бүхэн зөвхөн төгсгөл биш би найзан тань Бүгд зүрхээр надад сонсох Тохоосээ чамайг үлдчихсэн чамайг This is my single goodbye It's not a total to the heaven It's on the sun clock Speed down Cause you say right now, right now, right now Oh, say to me hello Don't to be yours that time Of the heart of the span You know it all Cause you set it all free, all free, all free You set it all free Дараагийн дуу нь болохоор Mary Did You Know гэдэг Амьд төгчмтэй cover хийгээд өргөж байна. Чиний бяцхан хөө осон дээгүүр алахыг Mary Jimmy's нөө чиний бяцхан хөө дэгтийг минь аврахыг Jimmy's нөө чиний бяцхан хөө шинчилэн Чиний төрөөсөн энэ хүү агууд би Mary Jimmy's нөө чиний бяцхан
харааруулахыг мэри чимэснөө чиний бяцхан хөвгүүдхийг минь авархыг чимэснөө чиний бяцхан чинчилхийн тулд ирсний чиний дэвэрт байгаа хүү агуу би сохрон харж дулын сонсож өгсөнийг нэнэн дэрнэ хөлнийг явж хэлбэнийг нэн хурган далдрыг Oh Maria, чимэцнөө чиний бяцхан бүхэн дэсний бүтээсний Мэри чимэцнөө чиний бяцхан бүхэн дэсний захирхыг чимэцнөө чиний бяцхан тингийн хорог гэдгийг чиний дөрөсөн энэ хөө ахоо би Нэг зя. Тэм компани үргэлжлүүлээд өөрөө дуулах болно. Тэгээд бүгд хамтдаа мөн бидний маш сайн мэдих cover дуу байгаа. Тэгээд бүгд хамтдаа сонсцгоё. Нэг хоёр. За бисээ нөгөө амьсгаатаад ирсэн чи тэр чигээр амьсгаатаад явчлаа. Тэгээ та бүхэндээ сайн байцгаана уу хэлэх гэсэн юм ба. Төгсгөл. Энэ нь болохоор та бас үзчихсэн бах нөгөө Баян бол киноны Ост дуу намайг өөрчилсөн гэрэлгээ дууга. Энэ дууны үг бас л өөрчлөгдсөн байгаа. Бид нэр тэгээд түрүүн бас би энэ дуу дуулж штэ тэр дууг болохоор бас энэ дуу байна. Нөгөө хамгийн хүнд хэцүү үед нөгөө бурхан үнээр надад тусалж ирсэн. Тийм учраас би бас энд байгаа. Тэгээд энд дууг бас танарт хүргэж байна. Тэгээд та бүхэн бас үгийг сонсоод үзээрэй. Мэддэг бол бас тагаад дуулаарай. Намайг өөрчилсөн гэрэлгээгээ зүрхэндээ саасан хайрын гэрлэр надад таниулсан чихэн нүдний андуурсан байж өөрийн мөрөөдлийг намайг өөрчилсөн гэрэлгээгээ зүрхэндээ саасан хайрын гэрлэр надад таниулсан чихэн нүдний андуурсан байж өөрийн мөрөөдлийг энэ эмсэглэл урамчунтэй итгэлээрсэн тэрэл нэгний тэнгэрт хөрч явсан амьдрал минь сайхан тэрэл бурхан намайг өөрчилж чадсан энэ бүхэн илүү энгийнтэй эргэл амьдрал илүү үнцэнтэй бүх зүйлийг авч болохгүй амьдрал Осон бүхнийг мөнгөөр шийдэхгүй гэдгийг ертөнц цөнгөд би шат цагаан байж ертөнц чихэн биш бүгд ходрол байж
намайг өөрчилсөн илгээгээ зүрхэн насаасан хайрын гэрлэр надад таниулсан чихэн нүднийг андуурсан байна чори мөрөдлийг намайг өөрчилсөн илгээгээ зүрхэн насаасан хайрын гэрлэр надад таниулсан чихэн нүднийг андуурсан байна чори мөрөдлийг одоо л чихэн хүн байна Бурхан би танаас сонсон Тэнтэй очсон дээр нэг өдөр Ингийн биш гэдгийг ухаарсан Үргэж багнорын үтсэнэ Амьдал минь өөрчлөгдснийг Би мэдсэн бас ойлгосон Шинхэн амьдрал намайг тэрвэрсэн ертөнцөнд би шар цагаан байж ертөнц чихэн биш бүгд хотод байж намайг өөрчилсөн гэрэлгээ зүрхэн дасаасан хайрын гэрлэр надад таниулсан чихэн нүднийг андуурсан байж чори мөрөдлийг намайг өөрчилсөн гэрэлгээ зүрхэн дасаасан хайрын гэрлэр надад таниулсан чихэн нүднийг андуурсан байж чори мөрөдлийг андуурсан байж чори мөрөдлийг бүгд хамтдаа намайг өөрчилсөн гэрэлгийг зүрхэн дасаасан хайрын гэрлэр надад таниулсан чихэн нүднийг андуурсан байж чори мөрөдлийг дахиад ганц намайг өөрчилсөн гэрэлгийг зүрхэн дасаасан хайрын гэрлэр надад таниулсан чихэн нүднийг андуурсан байж чори мөрөдлийг баярлалаа За бүгд баяр. За энд ерөөсөө бүгд л уурах шиг боллоо шүү дээ тийм үү. За. Дуусны дараа нэлийн олон болсон байна. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаа маань мэдээж ингээд дуусч байна. Ер нь бол маш хурдан болоод өнгөрчих шиг болоо. Эх 7 хоног та бүхнийг дахин үрж чинь найзуудаараа эрхийгч бас хүсэж байна. Тэгээд нэг өөрөө бүгд хамтдаа бас тун байхдаа enjoy өнгөрүүлээ тийм үү. Энэ сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс байна уу? Таалагдсангүй гэж. Байна гэсэн үү? За мэдээж энэ мэрэгжлийн хүмүүс ерөнхийдөө бол нэгч байхгүй байгаа. Тэгээ та бүхэн жади ядан клубын зүгээс маань үргэлжлүүлээд бид нар 7 хоног болгоо явуулсаар байх бол та бүхнийг мөн хамт оролцоосоо гэж урьж байна. Тэгээ бүгд таны амьдралаас үргэлжлүүлээд 5 минутыг авах гэсэн юм аа. Тэгээ та бүхэн төрхөн зур анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байна. Та өнөөдөр ялангуяа энд анх удаа ирсэн бол тийм үү? Чухалчлан мөөрлөгөө хандаасаа гэж хүсэж байна. Ягаад гэвэл энэ маань бидний амьдралд тийм. Одоо сая та бүхэн дуун дээр сонслоо шүү дээ. Намайг өөрчилсөн гэрэлгээгээд. Бид нар яг ингээ бодитоор харах юм бол бид нар бүгд ингээ ухамсараараа мэднэ. Жинхэнэ хайр бол хэцүү, эсвэл жинхэнэ нөхөрлөл хэцүү гэд уг нь мэдээд байгаа. Гэхдээ бид нар нийгэмд харж байгаа зүйл маань ямар ч л байсан энэ ерөөсөө биш. Бидний хүсэж байгаа зүйл маань ерөөсөө биш байдаг байгаа. Тэгвэл яг юу гэх гэвэл өнөөдөр энэ нийгэм бид нар зүрх сэтгэл дотроо эсвэл мэс чанар дотроо зулгаадаг. Ямар нэгэн зүйлээр те бид нар нэг зүйлийг орхигдуулдаг байгаа. Тэгвэл энэ сэдвийн талаар та бүхэнд ярилцахыг хүссэн. Мөн хөгжлөн тань руу дуудлах юм гэдгийг би танд мөн хэлхийг хүссэн байгаа. Би өөрөө хөгжлөн өөрөө итгэгч байгаа. Тэгээд энэ итгэгч хүний өнцгөөс Библиэлд ийм ишлэл байдаг. Хүний зүрх сэтгэлд нүгэл байх үед хүний зүрх сэтгэлдэх тэр хайр хүрдэг гэж хэлж байгаа. Энэ мэн та анх удаа энийг сонсож байгаа бол те энэ мэн бүр хамаагүй юм шиг сонсогдож болно. Эсвэл бүр үнийг ойлгохгүй ч байж болно. Гэтэ энэ мэн бодит баримт байгаа. Өнөөдөр бид нар энэ нийгэмд яг юу харж байгааг вэ? Зөвхөн гадаад үзмжээр буюу те харагдах, үзэгдэх байр суурь дээр өнөөдөр амьдралаа босгож байгаа тэр нийгмийг бүхэлд нь харж болно гэсэн үг. Өнөөдөр найзууд гадаад үзмжээр нь дүгнж байгаа. Эсвэл үерхэл нөхөрлийг, гэр бүлийг тийм үү? Бүхий л зүйлийг энэ зүйл дээр байгуулж байгаа. Тэгээ бид нар үр дүнгийг харж болно. Энэ нийгмээ сангалцтай харж болно. Буулаа эргээл харж болно. Эсвэл хажууд хүмүүсээс харж болно. Ямар ч л байсан үнэхээр үр дүн сайн ерөөсөө харагдахгүй байгаа.
гонсойлгодог гэж хэлж болох юм. Тэгвэл миний хэрэггээд байгаа санаа нь яг юу гэхээр тэгвэл бид нар аль хэдийнэ одоо энд өсвөр насны залуучууд байгаа шүү дээ. Гэхдээ аль хэдийнэ бид нар итгэл алдарсан байдаг. Жинхэнэ хайр гэж хэлэх юм бол бид нар мэдхгүй гэж хэлнэ. Жинхэнэ нөхөрлөл гэж хэлэх юм бол те найзуудын хажууд бол бид нар үнэхээр шудрах шүү хэлж чадна. Байгаа. Яг бодит цагаа тулах юм бол бид нар шал өөр зүйлийг бид нар амьдралдаа мэдэрдэг байгаа. Тэгвэл өнөөдөр бодит байдал өнөөдөр бидний шал өөр өнцгтэй байждаг гэсэн үг. Бодит байдал дээр та өнөөдөр яг хэн бэ гэдэг чинь чухал байгаа. Тийм учраас өнөөдөр энэ газарт тэг үнэхээр та анх удаа ирсэн бол өөртөө шудраг хандаасаа гэж хүсэж байна. Өнөөдөр жинхэнэ хайр нөхрөл гэж ярих юм бол бид нэр шууд утгаар хэлж чадах. Тоглоом болгоол тий. Кинон дээр л байдаг бах тийм үү. Кинон дээр л бодиттой байсан том болох тусам дээ энэ мэн ер нь бол хударсан байх туу гэж гээд ингээ бид тоглоом хийгээл орхидаг. Гэхдээ зүрх сэтгэл дотроо мэдээж бид нар үүнийг хүсдэг байгаа. Үнэхээр чин сэтгэлээсээ хүсдэг. Чин сэтгэлээсээ хүсдэг учраас бид нар ирээдүйд ч гэсэндээ энийг байгуулна гэсэн найдвараар атгах гэж байгаа. Тэгвэл их хүмүүс маань харамсалтай нь яг юу вэ гэвэл үүнийг угаасаа харж өсөөгүй байдаг байгаа. Хүн хараагүй мдээгүй зүйлээ яаж тэ өөрийнхөө амьдралдаа байгуулна гэж. Наазах нь өнөөдөр би жишээ нь эцэггүй өссөн бол би яаж өнөөдөр тэ төрсэн хүүхэдтэй би ямар байхыг зааж чадахгүйтэй адилхан гэсэн. Тэгвэл өнөөдөр энэ бодит байдал бидний амьдралд хизээ мэдгүй ирдэг байгаа. Тэгээ та бүхэн бодоод үзье л да. Яг ийм байдалтай байгаа тийм ийм асуудалтай байгаад өнөөдөр бид нар яг яаж бусдыг чин сэтгэлээсээ хайрлана гэж. Би өөрийгөө ч тэ зөв илэрхийлж чадахгүй. Эсвэл өөрийнхөө дотроо ч тэ үнэхээр 100% илэрхийлж чадахгүй байж би яаж хүмүүс намайг ойлгоно гэж би итгэнэ гэж. Тэгвэл өнөөдөр энэ маань маш чухал асуудал байна. Тэгвэл өнөөдөр бид нар ийм учраас энэ асуудлыг ярьж байна. Ягаад гэвэл хин нэгэн тийм үү? Бидний гонсоолгосон учраас өнөөдөр хүнд итгэхээ болж байгаа. Ягаад гэвэл хин нэгэн хайсан учраас өнөөдөр бид нар бас хоёр нүүр гаргаж эхэлж байгаа. Ягаад гэвэл өөрийнхөө өргөөрөө байна шүү дээ. Ягаад гэвэл миний сул талыг хин нэгэн олоод харчих учраас. Тийм учраас би найзуудын хажууд илүү том, илүү бэгэр, илүү хоёрдугаар сувгаар ярьдаг, илүү тийм үү хөнгөмсөг, илүү олон мэдээлэлтэй юм шиг аашилж эхэлж байгаа. Гэхдээ хувь хүнээр харах юм бол тийм үү өмнө хизээч тийм байгаагүй байгаа. Тэгвэл энэ маань яг юу гэсэн үг вэ? Бид нар хүсээгүй зүйлээ ч гэсэн тийм үү энэ амьдрал бас хийх шаардлага гардаг. Тэр хүмүүсийг даахын тулд гэсэн үг. Тэгвэл өнөөдөр зүрх сэтгэлдээ ямар ч асуудалгүй тийм үү. Үнэхээр би ямар ч асуудалгүй аз жаргалтай байна гэж хэлэх хүн энд нэгч байхгүй бах. Гараа өрөх хүн байхгүй бах гэсэн үг. Тэгвэл өнөөдөр хин нэгэн таныг тийм үү доромжилсан байж болно. Хин нэгэн таныг хайсан байж болно. Хин нэгэн таныг бүр үл тоосон байж болно. Бүр шударгаас хандсан ч байж болно. Тэгвэл бодит асуудал нь яг юу гэсэн үг гэвэл бид нар хин нэгэн рүүч бас тэгж хандсан байдаг байна. Тийм учраас өнөөдөр бид нар өөрсдийгөө хизээч төгсгөж чадахгүй байгаа. Бид нар өөрсдийн муу талуудыг, сул дорой талуудыг бас мэднэ. Тэгвэл өнөөдөр миний дотор байгаа энэ асуудал хамгийн гол нь өнөөдөр хүнд ч хамаагүй байгаа. Өнөөдөр гэр бүл, найз нөхөд тийм болохоор энийг хизээч бид нар хэлж чаддгүй тухайл би ярих гэдэг. Бид нар өөрсдийнхөө зүрх сэтгэл дотроо тэ хавд артдаг. Яг л энэ асуудал юу ч байхгүй юм шиг. Гаднаа үнэхээр асуудалгүй харагдаж байгаа. Юу ч асуудал байхгүй, юугаар ч дутаагүй юм шиг аль бол харагдахыг хийж байгаа. Гэхдээ бодит байдал дээр өнөөдөр та шөнө орон дотроо тийм үү ганцаараа байгаа. Та тэгээд тэр хогийн мэдрэмжийг мэдэрч байгаа. Тэр хогийн алдаануудаа санаж байгаа. Хийх бодсон тийм үү бусдын бодлоос хамаарат тийм өөрийнхөө хүсээгүй хийсэн зүйлсүүдээ хүртэл бодож байгаа. Тэгээд үүнийг харах юм бол тийм үү бид нар яг л ихэнс ярьжсэн сэдвийн дагуу бид нар аль хэдийн итгэхээ болсон байна. Бид нар өөртөө л итгэдэг, бид нар өөртөө л найздаг тийм үү цагаа тулах юм бол тийм үү ягаад гэвэл бодит байдал өөр учраас угаасаа өөр гарц угаасаа харагдахгүй байгаа учраас тэгээ би энэ өрөө тийм үү би танаас асууя хин нэгэн танаас тийм хамгийн сүүлийн хугацаанд хизээ бүр чин сэтгэлээсээ таны хувь хүн рүү чинь хандаад шүү чи сайн уу чи хэр вэ гэж асуусан бэ магадгүй эндээс тийм үү ихэнхээс нь асуух юм бол өө зүгээр дайжгүй дээ ингийн байгаагаараа л гэж хэлнэ гэтээ бодит бодоод үзье л та бид нар үнэхээр амьд хүмүүс, үнэхээр амьд мэдрэмжийг, тэр үнэнч хайрыг, үнэнч нөхөрлөлийг бид нар хүсдэг хүмүүс. Гэхдээ хөгжлөн яг тань руу хандах юм бол өнөөдөр таны яг бодит байдал чи яг ямар аа вэ? Тэгвэл өнөөдөр энэ маань илүү чухал болов. Тийм учраас өнөөдөр би танаас асуусан. Яг хөгжлөн та өнөөдөр үнэхээр аз жаргалтай байгаа юу? Та үнэхээр хүссэн тийм үү? Яг тэр хүнээрээ байж чадж байгаа юу? Эсвэл хүссэн тэр хүмүүсээр хүрээлүүлж байгаа юу? Гэдгийг би танаас асуумаар. Тэгээд бодит факт нь яг юу гэх гэдэг вэ? Бид нар хичнээн сурч боловсрсан ч гэсэн бид нар бүр хичнээн тийм үү мэдлэгтэй боловсралтай болсон ч гэсэн бид нар карьертэй болсон ч гэсэн бидний дотор өөрчлөгддөг зүйлийн талаар та бүхэнд ярих хүссэн. Энэ маань тэр хос орон зай. Миний яриад байгаа тийм үү тэр асуудал байна. Тэгвэл өнөөдөр энэ асуудлыг өнөөдөр хэн ч ярихгүй байгаа. Найзууд хоорондоо ч ярихгүй байгаа, гэр бүл дотроо ч ярихгүй байгаа. Тэр хүн зөвхөн дотроо л тийм үү хадгалж байгаа. Ямар нэгэн зүйлээр тэр зүйлийг мөн дүүрэх гэж хичээж байгаа. Тэгвэл миний амьдралд нэг тийм дутуу зүйл дүүрсэн байгаа.
тэр нэг миний амьдралыг бүхэл бүтэн дүүргэсэн гэж хэлж болно. Өнөөдөр би яг та бүхэндээ адилхан залуу хүн. Магадгүй та бүхэн надаас дүү байх зарим. Тэгвэл өнөөдөр миний амьдралд үнэхээр энэ зүйл маань бодитоор биелсэн байгаа. Бүр харагдсан ч гэж хэлж болох юм. Тэгвэл одоо ч хүртэл миний амьдрал бодитоор байгаа гэж хэлж байна. Тэгээ би танаас бодоод үзээсэй гэж хүсэж байна. Үнэхээр бид нар тийм хин нэгэнд хайрлуулагдахыг хүсдэг. Чин сэтгэлээсээ. Бүр хин нэгэнд үнэхээр 100% хүлийн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Тэгвэл бодит байдал нь өнөөдөр биднийг яг энд тавьчихдаг байна. Тэгвэл үүний төлөө бид нар явна. Бид нар үнэхээр хичнээн мөнгөтэй эсвэл хичнээн зорилготой байсан ч гэсэн хажууд байх хүнгүй бол тий аз жаргалгүй гэж бид нар үнэхээр ярьдаг шүү дээ. Үгснийхаа дараа ч гэсэн тий авсандаа орж ирэхгүй ч бас ярьдаг. Гэтэ бодит байдал дээр бид нар ингээ хөвчлэн ярих үед бид нар эндээс зугтдаг байгаа. Яг л үнэхээр мэдэхгүй учраас. Тэгвэл би танаас асууя. Хэрвээ таны амьдралд тийм та ямар ч сул дорой байсан. Таны ямар ч тийм одоо зааш эсвэл ямар ч энэ зүйл үл хамаарад тийм хизээж хариу нэхгүйгээр таныг хайрладаг тэр хайр байвал та яаж тэр зүйл рүү хандах вэ? Бодит байдал нь яг юу вэ гэвэл бид нар тэр газартаа байгаасаар л байхыг хүснэ. Үнэхээр хизээж хариу нэхгүй гэсэн үг. Таныг хайрласаар л байдаг, таныг үнэлсээр байдаг гэсэн үг. Тэгвэл энэ зүйлийг бидний амьдралдаа үнэхээр чин сэтгэлээсээ хүсдэг байгаа. Энэ маань бидний зүрх сэтгэл дотор байдаг тэр хоосон орон зай байгаа. Тэр хайр нь үргэлж чамайг баярлуулдаг тийм үү? Яг л энэ нэг бидний үхсээд идэх маяг түшин шиг гэсэн үг. Бүр тэрнээс ч илүү зүйл гэж би танд хэлмээр юм. Тэгвэл энэ зүйл таны амьдралд байх юм бол өнөөдөр хин нэгэн таны найз юм тийм үү? Таныг юу гэж хэлэх юм үнэхээр падлиг байгаа. Үнэхээр тэр зүйлийг бодитоор мэдэрч байгаа тохиолдолд та үүнээс хизээч татгалзахгүй байгаа. Яг гэвэл та үнэхээр хайсан зүйлээ олж байгаа учраас. Тэгвэл өнөөдөр танд хэлхийг хүсэж байгаа зүйл нь үнэхээр бурхан энэ зүйлийг үнэхээр дүүргэх хүсдэг байгаа. Яг энэ хайрыг дүүргэхийг хүсдэг. Та үнэхээр хэлж болох юм бурханы хайр. Яагаад би бурханы хайрыг ерөөсөө мэдэхгүй сонсож байгаагүй мэн гэж хэлж байгаа юм. Тэгвэл жинхэнэ хайр маань золиос гэдэг байгаа. Тэгвэл бид нар хэлэх дуртай юм. Жинхэнэ хайр юм. Тэгвэл харуулчих л та гэж хэлдэг. Тэгвэл өнөөдөр бодоод үзье. Яг одоо тийм үү ашиг харахгүйгээр таны төлөө хин нэгэн зүгээр шууд амиа өгч чадах уу? Тэгвэл өнөөдөр энэ бодит байдал байгаа. Тэгвэл Есүс Христ тийм үү бидний нүглийн төлөө өгсөн. Бурхан юу гэж хэлж байгаа вэ? Бурхан миний мөн чиний нүглийн төлөөсийн төлөө өөрийн хүүгээ зорьсон гэж хэлж байгаа. Тэгвэл энэ золиосын ачаар өнөөдөр бид нар тийм үү өөрийн амьдралдаа бүрэн дүүрэн үүнээс атгах боломжтой. Нэгэсэндээ бид нар бурхан руу ойртох боломжтой гэсэн үг. Тэгээ бид нар маш бодитоор ярил л та. Би энэ бурханы хайрыг амьдралдаа хизээч мэдэрч байгаагүй. Үнэхээр бурхан надад хайртай байсан бол надад харуулахгүй байсан эсвэл тийм үү. Ягаад өмнө нь надад харагдаагүй ингэж явж байгаа. Тэгвэл бодит асуудал нь хамгийн ихэнд хэлсэн тийм үү. Хүний зүрх сэтгэлд нүгэл байх үед өнөөдөр хүний зүрх сэтгэлд тэр хайр хүрдэг гэж хэлж байгаа. Бид нар итгэхээ байсан. Бид нар юунд ч наалтгаа байсан гэж тоглож хэлдэг. Тэгвэл яг бодит асуудал нь ерөөсөө энд байна. Тэгэд би энэ газарт байгаа бүх залуучуудыг би төрхөн зур хажууд хүмүүсээ хүндлээд хажууд хүмүүс чинь санаа зовхгүй тулд шүү. Шийдвэр гаргахын тулд би зүрхэн зур толгоогоо удаагаас гэж хүсэж байна. Би зүрхэн зур хажуудах найзаа харахгүй тулд гэсэн үг. Хажуудах тэр хүмүүсийг эсвэл ганцаараа ирсэн хүмүүсийг санаа зовуулахгүй тулд гэсэн үг. Тэгээд та миний тийм үү ярьсан зүйлсүүдийг ойлгож байгаа. Таны амьдралд тийм үнэхээр энэ зүйлсүүдийн асуудлуудын нэг нь байгаа. Та үнэхээр энэний асуултуудыг мэдэхгүй ч хэлж болох юм. Тэгвэл өнөөдөр бодит асуудал дээр хариулт гарч ирж байна. Өнөөдөр бидний амьдралд үнэхээр бурхан тусалж чадна. Үнэхээр бурхан бидний амьдралд хүрэх үед тийм үү? Бидний амьдралд байгаа тэр бүхэл орон зай дүүрдэг байгаа. Хэрвээ чиний зүрх сэтгэлээс тийм үү? Хэрвээ нүглийг аваад хайчих юм бол өнөөдөр бид нар бурхан руу ойртох боломжтой байгаа. Тэгвэл үүний төлөө Есүс Христ өөрийн амиа өгсөн байгаа. Тэгвэл үүнийг өнөөдөр найз минь тийм үү? Дүү минь оролдоод үзэх хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ та энэ газарт анхудаа ирсэн тийм үү? Та энэ амьдралдаа анхудаа сонсож байгаа. Тэгээ та миний ярьсан зүйлсүүд тийм үнэхээр таны ямар нэгэн байдлаар амьдралд хүрж байгаа. Та үнэхээр үүнийг хүсэж байгаа бол эсвэл оролдож үзхийг хүсэж байгаа бол би таныг түрхэн зур хинч харахгүй байгаа энэ үед би таныг зориг гаргаад тийм алхам хийгээд гараа өргөөсэй гэж хүсэж байна. Хальтхан гараа өргөөл болгочих. Би таны алхмыг харахыг хүсэж байна. Би тэр гарыг харж байна. Өөр хин нэгэн байна уу? Өөр хин нэг. Энэ хүмүүстэй нэг хүнтэй нэгт.